Молын тус сүдэс бөглөдөг, үргэмлийн тус зүрхэн сайн гэж та боддог уу? Тэгвэл энэ бол орчин үеийн шинжлэх ухаанаар хэдийн яцаагцсан хөгжирсэн ойлголт юм. Өнөөдөр бид яг ямар тус биед эм болж, ямар нь хор болдгийг химийн бүтэцээр нь тулгуурлан маш тодорхой тайлбарлах болно. Ханасан тус буюу антины гаралтай туснууд нь химийн бүцийн хувьд маш тактуртай бат бөх байдаг. Эдгээр тус нь өндөр хэмж задардаггүй, эсэлдэггүй учраас хоол хуурахад хамгийн аюулгүй. Шар тус, цүцгийн тус, сүүжний тус нь эсийн ханыг бат бөх болгож тархины үйл ажиллагааг дэмждэг. Мазийн туснаас аях хэрэггүй, харин түүнийг сахар, гүрэлтэй холихгүй байх нь хамгийн чухал юм. Ургамлын туснууд яагаад аюултай вэ? Энд омега 3 ба омега 6-ны харьцаа яригддаг. Оливын тусанд байдаг омега 3 нь биед хөрөвслийг дардаг бол наран цэцэг, шар бүрцэгт их байдаг омега 6 нь биед галасаж судасны ханыг өрөвсөлдөг. Эдгээр тос нь өндөр хэмд маш амархан эсэлдэж хорт бодис явгаруулдаг тус хоол хуурахад огт тохиромжгүй. Хамгийн аюултай нь транс тус юм. Энэ бол шингэн тусыг химийн аргаар хатууруулж гаргаж авсан хуванцар тус юм. Транс тус бидний өдөр бүр хэрэглэдэг бов, боорцог, чихэр, жигэрмийг нь наярлагад маш залтай нэрээр нуугдж байдаг. Та бүтээгдэхүүний шошгыг уншихдаа далдуу модны тус, маргарин, өсрөгжүүлсэн тус гэсэн нэршлүүдийг харвал шууд татгалзаарай. Эдгээр нь таны биед ороод хизээж задардаггүй судсыг тань шууд бөглөдөг аюустай. Нараа эмчийн зөвлөх, автан дүрэм. Хоолоо хуурахтаа шар тус эсвэл сүүжний тус хэрэглээ. Харин хоолоо бэлэн болсны дараа аяганда оливын тус эсвэл загасны тусоо нэмж идээрэй. Шинжлэх ухаанч байж эрүүл мэндэ хамгаалцгаая. Эрүүл байх нь таны гарт.